Зя айхтар даваа өдрүүгээ өгсөж байна. Энэ бол уянгийн даваа гэдэг нь юм уу? Эсвэл ширээ нуурын даваа гэдэг нэ. Ширээ нуруу юм болоо. Ширээ нуурын даваа юм болоо. Нэг юм даваа байна. Энчээ хурж ирж. Энэ айхтар давааг давах гэж. За өглөөнөөс хойш 9 цагт хөдөлсөн цаг 40 минут, цаг 17 минут ямар ч лээсэн. Энэ хэсэгт ирсэн байна. Тэгэхээр амжилттай сайн явж байна. 9 цагт яг майхан сав юмнууд авараагаад тэгээд хотод амьдардаг. Гэхдээ Баталцын сумын нэгэн ахтай тарч их гоё чами юм амслаа. Ангийн юм амслаа. Одоо энэ өксөрлүгээ их чанга байна. Тэгээ эндээс цаашаага их амар болчихно гэж хэлж байгаа. За хэд чулуу ихтэй байгаа юм бол бас төрж буух шаардлагатай болно. Гэтэ машин буудаг юм чи бууж таарах бах. За энэ залууч яач юу? Урдаас нь машин зөрж байгаа болтой. За энэ машиныхантай мэдлээ. Машинд явж исэн хүмүүстэй ерөнхийдөө бол ганц чи байгаагүй. Өксөж яваа хүнтэй яриад идэж болохгүй. Ороод яваа хүнтэй бол болноо. За сайн явцгааж байна. Зүтгээд угаарай. Зүтгээд байна. Нэг цаг болж байна яг. Тэ доор. Юунаас доош өчигдөр орой 9 цагт орж ирсэн. Хонцоод зүтгэж байгаа. Цаанаас орж ирсэн. Цаанаас орж явцтай. Цаанаас өстэй янзын гоё юм. Ёо. Гүү. Зам нь машинтай бол давна гэж байхгүй. Морь зөртэй явах юм бол үнэхээр гоё сайхан байгаад лээ. Тийм цаанаасаа би юу 8 нуурынхаа нэгийг л үзэж чадсангүй. Бүр уулын ингэр дээр юм ингэр дээр байдаг гэж. Тэрлөө нөхсөх гэсээ залхуу өрөөд. Босдын бүгдийг үзчихлээ. Хотоос явж гин. Цотголонгоос наашаа юу уруудж явсаар байгаа, өгсөж явсаар байгаа тэгэл энэ өрөөд ирчээл. Хэдэн өдөр явах гэж. За цотголонгоос наашаа 2 дахь өдөр нь өнөөдөр. Юу лээ? 3 дахь нь өнөөдөр явж байгаа юм. Одоо хотоос бол 7 дахь хоног нь явж байна. Яас юм. Бараг манай видео дээр хотоос гараад 2 хоног жиж. Хар орон дээр нэг хүн машин засвар дээрээс нэг хүн 72 цаг болж сэлэнгээс орж ирлээ гэсэн чи би хотоос 72 цаг болоочгүй хотод ороо хар оронд ороод ирсэн чи машин засварын залуу нөгөө машины эцнийг шаалаад гэсэн. Та яаж яваад байгаа гэсэн. За баяртай сайн яваарай. Хүчрхээс. Тэгнэ тэр. Өгсөж байгаадаа биш. Уруудж байгаадаа биш. Өгсөж байгаадаа зам тавьдгийн штэ. Зүйтэй. Яваад ирмэн нээз. За тэр доороос харагдаад нөгөө даваач нь. Давааныхаа тал хавцаа нөө. 3-1 дээр ч юм уу ирчлээ.
Яваад шүү минийз. Харэр. Би бол яг амарж байгаа түрээ гарчна. Чи бол хэцүүдэн шүү дээ. За. Орой дээр гараад яриагаа өргөжлүүлье. За Өвөрангай аймгийн Ширээ нуурын хаваан дээр ирсэн байна. Ширээ нуурын дээд аваан болвоос далайн төвснөөс тийш 3000 га метр байна уу? Бараг. Ширээ нуур нь өөрөө 2245 метрийн өндөрт гэсэн байсан баха. Байралтай далайн төвснөөс тийш тийм өндөрт байралтай. Тэгээд маш их юутай булаг шанттай орхон голын их айсаа болсон ийм нуурын байна. За ингээд та бүхэнд Ширээ нуурыг харуулахаар алхаж байна да. Ширээ нуур нь 8 бүрэлдэхүүн хэсэг бүхий. Ширээ нуур нь ганц хамгийн том нуур нь. Тэгээ дахиад 8 бүрэлдэхүүн хэсэг салбар жижиг нууруудтай тус тусын олон гол горхнуудаар их авдаг хангаа нурууны салбар болсон хэсэг байна. За ингээд ийм сайхан уул байна да. Хангаа нуруу нь баруунаас зүүн тийш сунж тогтсон байдалтай. Нуур байгаа. Хангаа нурууны салбар. За үнэхээр сайхан үзэсгэлэнтэй нуур байна. За даваанаас урууд чинь сайхан хангаа руу ороод ирлээ. Өвөрангай аймгийн Уянга сумын нутагт ороод ирж байгаа юм байна. Тэгээд үнэхээр сайхан юм аа. Даун нийлийн дугуйтай байсан бол энэ уруу буужигнуулахгүй юу? Хүмүүсийг гайхуулахгүй юу? Тэгсэн чи даун нийлийн дугуйтай бич грэвэлтэй. Тэгээд шингэн биш. Дискинч биш. Зөвхөн холоотгон торомцтой. Жохон эрсдэлтэй. Тэгэл уруудаад сайхан явж гинөө. Торомц асуудалгүй барьж л байна. За хөлөө нэг жоохон байрлалыг яг гоё болгож авах бол тавхаа нэг жоохон алдагдах гээд байна. Зя. Яг гоё үлмий дээр болгоод авчлаа. Одоо дугуун дээр их донслогооч гэсэн миний жингээр багасаад ирнэ.
За ийшээ 5 км яваад гисэн тэрнийг нэрээ тэмдэглээд авчт юм уу? Утсан дээр юу ач? Цаган дээр Go no location л гэж байна. За ингээд нэг 5 км орчим яваал гол гарах хэрэгтэй гэсэн. Тэгээд жаргалтай бригад руу орно. За жаргалтай бригадын тэр даваа руу бас даванда. Тэгээд чадахгүй бол араас ирэхгүй амтны тусламж гуугаад ачаануудаа өгөөд буулгах чинь да. За. Саяны уулнаас уруудалт гоё байла. Бичлэгээ дараагийн спотон дээрээс хүргэе. За. Ээлжид даваа руугаа өксгөр шийдлээ. Бүрэнгээ аймгийн Уянган сум руу явах гэснээ болоод Уянган руугаа ялгаа авахгүй даваатай. Ингээд Жаргаланд бригад руу. Энэ баг Баян онгортой хил залгаа бригад гэж байна. Эсвэл Баян онгорын бригад ч юм уу. За тэгээ энэ чинээс ямар тач юу аж явах юм бэ наа. Сайн нэг мотоциклтэй нөхөр яваад өглөө. Эрт мэдсэн бол голынхоо хойдлоор явж идэг гэж сая гинт голын бүр баруун талаар зүүн талаар явж байгаад юу ачлаа. Уулын ингэдэгөр явжсэн чинь энэ тал зам харагдаад тэгээ буугаад ирлээ. Наашаага хүрээд ирлээ. За энэ дэшгнээ гарч байгаад жоохон амарч авнаа. За цаг одоо хэд болсон бэ? 12. Монголч чинь. Би нэр таад хэлсэн баг тий. Пүүжа алга болгоод Крокстойгоо үлдсэн. Крокс өстө бүлийн хурууналыг дааж. За тэр дээр гарчаал тамхитаараа усандаа ааруул идж аваад тэгээ цааш төрий да. Ихтэй төрөх баг. Энд доороос ямар ч лээсээ уруудаад энэ дээр гарч байгаа цаашаа нэг жоохон уруудах юм шиг байна. За энэ гоё уулыг давхандаа харагдж байгаа тэр зам харагдаж байна. За эртээ. Яуранга аймгийн нутагт Уянган сумгийн нутагт явж байна да. Одоо ингээд нарийн тэл сум руугаа
чинь жаргалтай баригад орохоор боллоо. Тэгээ тэнцэнсээ шууд юу орё гэж шийдлээ. Баригад руугаа шууд нүүн юуныхаа баригад руу явъя. Баригад руугаа ингэ баригад орчоод баригадаас юу орё. Нарийн тэл ороод Баянгар орё доо ерөөсөө. Тийм л бодолтой боллоо. Азийн голоо дагсаар байгаад ерөнхийдөө бол шин үлээ. Уранга аймгийнхаа захын сум руу ерөнхийдөө бол орж ирж байна. Дөхж байна. Одоо нэг 20 орчим километр байгаа. Үнэхээр үтгэлтэй гоё газраар явж байна. Энэ бол сайхан байгальтай. Хоёр уул хавцлын голоор уулын голоор усж байгаа гол маань. Тэг ингээд би чи маш их сая замд гарсан ахын ачаар маш гоё юг гítэлж чадлаа. Давааг арай амраар туулж чадлаа. За тэгэд нөгөө сумынхаа нэрийг мартсан. Ингээ үе нэр мартдаг өвчтэй. Сайхан хоёр залуутай танилцлаа. Дүүрэн баяр, Инх баяр хоёртой танилцаад тэгээд саяны ахтай танилцаад авлаа. Энэ чи үерийн уулын ус орж ирдэг сайр юм байна. Борооны дараа бол энэ чи нэлээд хайхтар юм болдог гэсэн үг. Ойрын 2-3 хоног бороо ороогүй шилжтэй юм л хэлсэн. Гэтэ 2-3 хоног тийм 2-3 хоног л ороогүй бах. Йой, яг онхолдох ч хэлсэн дээр. Хажуу чи харж ил сарсан чи. Илсэн дээр ингээд дугуй, нарийн дугуйтай шаруух аюултай байдаг. За. Суман дээр очиж чадвал бичлэг хийнэ. За энэ үрээд Уранга аймгийн Нарийн Тэл сум руу орсон бичлэг дуусж байна. Жаргалантын баригад руугаа ороод шөнийн 1-2 9 оройн 8-9 өнгөрж байхад
Ямар ч хэлбэл игээд харцуулсны дараа бүр унаа хүнээс гуугаад замд таарж исэн хүнээс дуугаа ачаад төгчөөжгээ гуугаад тэгээд нарийн дэглүү орсон. Энэ хүртэлх хадлын хувьд бол бас их сонирхолтой байсан. За тэгээд нөгөө бичлэгний камерныхаа нөгөө батарейны цэнэглэлтийн асуудлаас болоод ерөнхийдөө бол тэгээ баг минуттай байгаадсан. Тэгээ би ерөнхийдөө бол power bank-аараа утас цаг камер 3-ыг л ерөнхийдөө цэнэглэж явж байсан болохоор power bank ерөнхийдөө бол асуудалтай байсан. Дорхноо дуусаад. За тэгээд энэ хүрэхэд баг power bank-ны цэнийг 50% ороод дууссан шахуу байсан байх. Тэгээд Өрөнгө аймгийн нарийн тэл дээр орохдоо тогтоо газар хоноогүй. Тэм учраас бас үлдэгдэл цэнигээ ерөнхийдөө бол баг дуустал юу асан баг. Цэнигээ дуустал цэнэглэсэн байж магадгүй хаа. Тэгээд Баянгор руу ороход ямар л байсан бүр цэник бүх юмний цэнийг нь ойлголтлоо дууссан. Тэгээд ямар ч хэлсэн нарийн тэл орсон бичлэг байхгүй. Маргааш нь болохоор дараагийн үргэлжилж байгаа нь болохоор нарийн телээс Баянгор руу явж явах замын бичлэг мерчээр байгаа. Тэгээд батарей бүх юм дууссан учраас бас та бүхэн ойлгоорой. За нэг иймэрхүү адал явдалтай ажил маань үргэлжлээ явж байна. За тэгээд лайк дараа subscribe дараарай. Лайк subscribe бити мартаарай. Би аль болохоор дараагийнхаа бичлэгнүүдийг хурдан оруулна. Тэгтээ та бүхэн хүлээцтэй байгаарай. Би ерөөхдөө 7 хоногт нэг удаа бичлэгээ аль болохоор оруулаад 7 хоногт нэг удаа одоо заавал оруулна. Ингээд та бүхэн бичлэгэндээ таалагдсан бол лайк болон subscribe заавал дарж намайг дэмжээрэй. За баярлалаа.